Орхон аймгийн 19-р цэцэрлэг. Түүхэн замнал. Тус цэцэрлэг нь анх 1986 онд Орос цэцэрлэгийн сургалтайтайгаар байгуулагдсан бөгөөд 1989 онд татан бөгдөж, Ардын боловсролын яамны сайдын 1990 оны 8-р сарын 9-ний өдрийн 294-р тушаалаар Дулааны цахилгаан станцын харьяа 23-р цэцэрлэг болон дахин байгуулагдаж, 6 бүлгийн 140 хүүхэд 26 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Харин 1993 оны 6-р сарын 11-ний өдрөөс хотын захиргааны мэдээлэлд шилжин 19-р цэцэрлэг болон нэрээ өөрчилж, өнөө хүртэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг доктортой хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 184 багш ажилтан ажиллаж, 6160 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлжээ. Удирдлага багш ажилтан. Тус цэцэрлэгийн хөгжлийн түүх нь үеийн эрхлэгч багш ажилтнуудын хөдөлмөр сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой. Анхны эрхлэгчээр Бямб Цэрэн 1990-с 93 онд ажиллаж байсан бол 1993-аас 1998 онд Дайримаа, 1998-аас 2000 онд Булармаа, 2001 онд Зэ Динсмаа, 2001-ээс 2002 онд Цэнт Сүрэн, 2002-оос 2009 онд Цэ Динсмаа, 2009-оос 2015 онд Тэ Цэнтгүнаар эрхлэгчээр ажиллаж байлаа. Мөн өнгөрсөн хугацаанд арга зүйчээр Мөнх Чулуун, Загдгүрв, Булармаа, Даваа Сүрэн, Эрдэнэ Бэлэг, Лавг Сүрэн, Наран Чимэг, Наран Гарав, Амар Цэцэг нар ажиллаж, боловсролын салбарт хувь нэмрээ оруулж байсныг дуртахад таатай байна. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 160 гаруй хүүхэд хүмүүжиж, 29 багш ажилтан ажиллаж байна. Цэцэрлэгийн эрхлэгчээр 2015 оноос хойш одоо хүртэл В Бадам гарав. Арга зүйчээр 2022 оноос хойш одоо хүртэл Ө Дүлгөөнаар ажиллаж байна. Хүүхдийн хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, аймаг болон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан багш Лавг Сүрэн, Наран Хүү, Нансалмаа, Түшин Жаргал, Мөнх Чулуун, Алтан Цэцэг, Инх Туулнараа дахин алдаршуулъя. Мөн тус цэцэрлэгээс ажил амьдралын гараагаа эхэлж, өдгөө сургуулийн өмнөх боловсролын салбартаа түүчилэн цэцэрлэгийн эрхлэгчээр амжилттай ажиллаж байгаа Булармаа, Даваа Сүрэн, Оюун Байгал, Одон Цэцэг, Нансалмаа, Наран Гарав нараараа бид үргэлж бахархдаг билээ. Онцлог ажил амжилт. Тус цэцэрлэг нь Орхон аймгийн хэмжээнд уран жиргээ наадмыг жил бүр өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн уламжлалтай. Мөн багш ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хүүхэд бүрт зөв дадал хэвшил төлөвшүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлсэний үр дүнд 2013, 2019, 2022 онд эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэгийн 1, 2, 3 дугаар зэргийн болцлыг хангажээ. Үүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан шилдэг байгууллага, нийгмийн хариуцлагатай ажил олгогч байгууллагаар шалгарч байсан билээ. Хүүхдийн хөгжил, сургалт, арга зүй. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хүрээнд багшлахуй суралцсан үйл ажиллагаанд суйрлан хүүхдийн насны онцлог, эзэмших чадамжийг тоглоом суйрлсан арга зүй, төсөл суйрлсан арга зүй, зохиолт суйрлсан арга зүй, шинжилэн судлах арга зүй тулгуурлан бүтээлчээр зохион байгуулж байна. Хүүхдийн инээд хөрөөр дүүрэн энэ ариун өргөө 40 жилийн турш олон мянган хүүхдийн анхны нийтлэг, хүмүүжил, хайр халамжийн эхлэл болж иржээ. Энэ бүх амжилтын ард үеийн багш ажилтны нүр их хөдөлмөр, эцэг эхчүүдийн чин сэтгэл, хичээл зүтгэл оршиж байдгийг хэлэхэд таатай байна. Эрдмийн гэгээн гэрэл эндээс мандаж, инхрийн үрсийн минь цалгун инээд энэ өргөөг үрд хөглөх болтугай. Орхон аймгийн 19-р цэцэрлэг. Та бүхэндээ 40 жилийн ойн баярын мэнд хүргэе.